Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын хурлын 36 дугаар тогтоол 5 бүлэг 42 хэрэгжүүлэх арга хэмжээ 114 үйл ажиллагааг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр баталсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэхэд төрийн 35 байгууллага биечлэн болон хамтран хэрэгжүүлэх үүрэгтэйгээр оролцож байна. Тэгвэл Улсын хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд боловсролын яамд Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Даваа Баяр болон ерөнхийлөгчийн хамгийн газрын хүнсний төсөл хөтөлбөрийн албаныхан ажиллалаа. Төрийн 35 байгууллага уулзаж энэ 36 дугаар тогтоолын биелтийн талаар ярилцдаг байгаа тийм ээ. Тэгэхээр тэрнээс өмнө ингээд яам дотроо явж уулзаад дараад нь бид нэр ингээд төрийн ордонд хэсэг хэсгээр нь одоо хилцүүлэг хийгээд тэгээд үргэлжлээд хилцүүлэг ордог энэ зарчмаараа ингээд явна. Өнөөдөр яг шинэ улсын их хурл шинэ засгийн газар бүлээд тотж байгаа учраас бид нар дахиад ерөнхийдөө яам хаагантлагуудаар явж байгаа. Тодорхой хүрээлэнгүүд маань нөгөө шинжлэх ухааны боловсрол хоёр одоо ингэж салсантай уялдаад нөгөө эдийн засаг хөгжлийн яамны яам руу одоо зарим хүрээлэнгүүд маань бас явах ийм зүй тогтолцоод ажиглагдаж байгаа. Энэ нь бол жоохон бидний хувьд бол жоохон тулгымцсан асуудал байгаа нь бол харагдаж байна. Цэцэрлэгийн хоолны хүүхдийн зардлыг нэмэгдүүлэх эцэг эхийн асран хамгаалагчийн оролцоог хангах гэсэн энэ асуудлыг бид нэр оруулж өгсөн. Тэгэхээр энд оруулсан энэ 5 арга хэмжээ бол анхны 36 дугаар тогтоолыг боловсруулж явахад манай яамны зүгээс санал болгож яг энэ асуудлуудыг энэ тогтоолд оролцуулж хэрэгжүүлж явах нь зүйтэй маа гэж оруулсан учраас харьцангуй нөгөө хэрэгжилтийн түвшинд бас агцтай явж байгаа гэж ингэж харж байгаа. Өдөөж хүн нэрэлттэй ноос ноолуур гэдэг ингээд 20 орчим мэрэгжлийн чиглэлүүдийг бол эрэлттэй болон тэргүүлэх мэрэгжлийн жагсаалтад бол баталсан. За энэ мэрэгжлэр суралцж байгаа суралцагчдын юуны одоо сургалтын нэмэлт одоо санхүүжилтийг бол шийдсэн байгаа. 20-24 оны хичээлийн жилд бол энэ одоо хувьсах зардал бол нэг одоо суралцагчийн хувьсах зардлын бол үзүүлэлт бол нэмэгдсэн. Өмнө нь бол одоо 466 орчим мянган төгрөг байсан бол одоо 24-өөс 25 оны хичээлийн жилд бол 2-3 сая төгрөг болж бол нэмэгдсэн байгаа. Ерөнхийлөгчийн одоо хүнсний хувьсгал гэсэн том бодлогын хүрээнд Улсын их хурлын 36 дугаар тогтоол гараад нийтдээ 12 арга хэмжээ явж байгаа. За 7 нь бол эдийн засгийн хөгжлийн яам руу боловсрол шинжилгээ ухаан салсантай холбоотойгоор явсан. За ингээд манай дээр байгаа ингээд асуудлуудыг харахад бид ингээд яг энэ 5 жилийн хугацаатай энэ хөтөлбөрийн яг гол дээр нэрцэн 2.5 жил. За энэ дээр ингээд эргээ харахаар ихэнх арга хэмжээнүүд нь бол нэлээд сайн гүйцэтгэлтэй явж байна. 90% гүйцэтгэлтэй байна гэдэг өнөөдөр магдлаа. Цаана бол одоо тулгамж байгаа асуудлууд гэх юм бол ялангуяа энэ сургуулийн хүүхдийн хоолны асуудал, үдийн хоолны асуудал. За энэ үдийн хоолны ханган нийлүүлэлт, за үйлдвэрлэлийн асуудал бол бас их тулгамдж байна. Боловсролын яам Улсын хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд хүнсний чиглэлийн мэргэжилтэн боловсон хүчнийг бэлтгэх, суралцагчийн хоол хүнсний чанар, хүр тээмж, аюулгүй байдал, хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгүй болгох зэрэг арга хэмжээ багтаж байна. Тэгвэл дээрх тогтоолын хүрээнд боловсролын яам 12 арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 90% гүйцэтгэлтэй өргөжилж байгааг танилцууллаа.